Мэндийг хүргэе. За 9 сарын төлөв байдлыг ярья. За 9 сар бол хоёр төрлийн хоёр том үйл явдал болно. Энэ нь бол нар сарны хэртэлт. За тэгэхээр энэ удаад бол таны 4-р гэрт нар хэртэх нэ. 9 сарын 21-нд болох хэртэлт таны 4-р гэрт болно гэж. За 4-р гэр гэдэг бол таны өөрийн чинь яг амьдарч байгаа орон, газар орон, өөрийн чинь өмч хөрөнгө энтрийг илэрхийлдэг, ээж аавын чинь гэр орон энтрийг илэрхийлдэг. За тэгэхээр 6-ын энэ 4-р гэр гэдэгт Ведийн 6-ад бол энийг бол 4-р гэр гэдэг гэрт ямар нэгэн хэртэлт юм том үйл явдал болж ин гэдэг бол таны 9 10 болон 1 гэсэн энэ 1 4 9 10 1 4 энэ гэсэн энэ гэрүүдэд бас нөлөөлнө гэж үздэг юм байна л да. За тэр Ведийн 6-гаар бол нэг иймэрхүү арай жоохон өөр онцлог тайлбарыг хэлдэг юм байлээ. За тэгэхээр энэ хэртэлт юунд танд яаж нөлөөлөх вэ гэхээр таны хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулах үе гинэ. За ирээдүйдээ хөрөнгө оруулна гэдэг нь бол магадгүй энэ үр хүүхдээ өсгөх, хүүхэд төрүүлэх, үр хүүхэд өсгөх ирээдүйрээ хандсан үйл ажиллагаа. За дээрээс боловсрал үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахд энэ гэсэн 4-р гэр үйл хөдлөх хөрөнгө учраас. За иймэрхүү гэрт нөлөөлнө гэж юм. За дээрээс нь энэ хэртэлт нь таны амьдардаг газар орон, гэр бүлийн харилцаа бүлэгддэг ийм салбарт хэртэлт явж байгаагаас дээрх салбаруудад өөрчлөлт орно. Зарим нь нүүн амьдардаг газар орноо өөрчлөн, сайжруулна. Магадгүй зарим нь өөр улс, өөр хот руу шилжиж суурших байж болно гинэ. За дээрээс нь өөр нэгэн үйл хөдлөх хөрөнгийг зарах юм уу, засварлах, түрээслэх энэ төр шаардлага гарч магадгүй гэсэн байна. За дээрээс нь гэр бүл хувийн харилцаа энэ төр гэдгийг тухайд өөрийн чинь амьдран оршиж байгаа газар орноос гадна бас гэр бүлийн бүрэлдэхүүнд нь нөлөөлж магадгүй. Зарим нь гэр бүл болдог. Гэр бүлийн дотор хамаатан садныдаа амьдрах, садныхаа амьдралд чухал үйл явдал энэ төр тохиож бас болно гэж юм. Зарим нь ачтай зээтэй болж болно гэж байна. За тэгээд энэ нь болохоор бас л өмч хөрөнгө энтертэй холбоотой тийм үйл явдалд чинь нөлөөлж магадгүй гэж. За нэг хүү төрлөө гэхэд одоо хүүдээ ирээдүйд тийм өмч хэмж төр өмчлөнөч гэдэг юм уу, эсвэл өв залгамжлуулаач гэдэг юм уу тийм ээ. За дээрэс нь энэ харилцааны тухайд бол та бага наснаасаа холбоотой сэтгэлтэй холбоотой сэтгэлийн ч угд үлдчих гэсэн нэг зарим нэгэн асуудлуудыг энэ хэртэлтийн үед дахин сөхөж гаргаж ирж магадгүй гинэ. За магадгүй зарим бага насаа бодохдоо эцэг эхэн залуудаа ямар байсныг, бага насныхаа үйл явдлуудыг эргэнд урсаж тэр нь гүн гүнзгий сэтгэл үлдээсэн байдаг бол тэр үйл явдал сөхөгдөж магадгүй гэж байна. За дээрэс нь бага насны тэр одоо ээж аавыг үеийн өсгсөн орчин хүмүүжил энэ таны амьдралд таны хувь заяанд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг бас бодож үзэх. Магадгүй зарим нь бол одоо эцгийн өгсөн санал зөвлөмжийн дагуу мэрэгчээ сонгосон байдаг. Гэтэл энэ нь үнэхээр таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Сонголт нь ер нь хэр оновчтой байсан бэ гэдгийг бодох ч гэдэг юм нэг иймэрхүү сэтгэл хөдлөлийн тухайд шүү дээ. За нэг иймэрхүү үйл явдал болж магадгүй гинэ. За тэгээд энэ үед бас нэлээд аялна гэж байна. Ажил хэргийн урд бас бол ер нь үргэлж аялж хоёр газар амьдардаг тийм бас хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхээр ийм үед бол хоёр газар амьдарна гэдэг чинь хоёр гэр оронтой. Иймэрхүү хоёрдмал байдалтай дандаа хоёр газар амьдрал өртөндөө байж болно гэж байна. За зарим нэгэн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэхээр одоо удалдлын хугацаанд түрээслэх үү, зарах уу, хаана амьдрах вэ энэ гэсэн асуудлуудыг бол энэ үед бас нэлээд хүчтэй сөхөж тавьж магадгүй гэсэн байна. За ер нь үлээлэл нар сарны хэртэлтийн үе бол зарим нэгэн үйл ажиллагааны урт удаан хугацаанд сунжирсан одоо асуудлыг шийдэж чадахгүй байгаа асуудлууд эцэг тавихад их сайн үе гэж хэлдэг. За тэгээд дээрэс нь
энэ нар сарны хэртэлтийн энэ 4-р гэрт болно энэ гэж хэлээд байгаа чи яг тэр гэрт болж байгаа үйл явдал илүү сөхөдөж ин гэж таны 4-р гэрт болж ин. За дээрэс нь сарны хэртэлт 9 сарын 7-нд болно. За сар хэртэлттэй холбоотой тайлбарладаг нэг зүйл бол Раху Кету буюу сарны одоо өмнөд хойд занглаануудын тухай ярьдаг. Энэ хойд занглааг нь бол Раху, өмнөд занглааг нь бол Кету гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр Кету нь бол яг энэ үед охины ордонд байрлаж байгаа. Тэгэхээр энэ бүх хэртэлтүүд охины ордонд болж байгаа учраас энэ охины ордонд танаас ингээд цаашаа 4-р гэрт хамарч байгаа байхгүй. Тэгэхээр таны 4-р гэрийн асуудлыг энэ хэртэлтийн үйл явдал сөхөж байгаа юм. Тэгэхээр магадгүй одоо байр суурь судалдаж авах түрээслэх энэ төр гэсэн асуудал байгаа бол өнгөрснөөс улбаатай одоо бас тэр нэгэн асуудлыг яах вэ гэж шийдэж чадахгүй байсан бол сонголтуудыг ерөнхийдөө энэ хэртэлтийн улмаас сонголтуудыг бол тийм хүрээг нь багсгаж өгөөд гагцгүй яг энийг л энэ л юм байна гэсэн тийм нэг юм нөхцөлийг танд тулгадаг гэнэ л дээ. Хамгийн тохиромжтой байл одоо магадгүй байр сууц өмчлөх хөвчөрөг хайж исэн бол за ердөөс энэ л юм байна гэж бодвол тэрийг одоо сонгохоос өөр аргагүй ч гэдэг юм тиймэрхүү байдлаар орж болдог гэнэ л дээ. Үйл хөдлөх хөрөнгө жишээлбэл орон сууц, офис, зогсоол энэ төр заах төлөвлөгөөтэй байсан үед яг энэ хэртэлтэй үеэр бол гів гинт одоо айгүй хурдан таатай тэр асуудлыг шийдчих тийм нөхцөл байдлууд үүсэж болно гэж. За ер нь бол энэ хүртэл өмчлөх эрх үйл хөдлөх хөрөнгө нүүдэл, судал, засвар, гэр бүлийн доторх асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэсэн байна. За энэ хүрээд товчхон эрхийн ордныхны ерөнхий төлөвийг өндөрлөж дээрэс нь нэг зүйлийг нэмжлэхэд бол энэ хэртэлт 9 жилийн өмнөх үйл явдлыг эргэж санаарай гэсэн байл шүү. Яг бол 9 жилийн өмнө буюу эсвэл 18 жилийн өмнө энэ үйл явдал одоо жишээл өмчрөхтэй холбоотой, үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, гэр бүл эцэг эхийн байр суурьтай холбоотой, амьдрах орон байртай холбоотой энэ үйл явдлууд 9 жилийн өмнө ямар нэгэн шийдвэр гаргацсан ч байдаг юм уу? Тэр шийдвэрүүдийг эргэж одоо санах ч юм уу те? Үнэхээр зөв шийдвэр байсан уу, буруу шийдвэр байсан уу гэж эргэж нэгтэлж дүгнэх ч юм уу. Эсвэл яг тийм үйл болж исэн тэр үйл явдал одоо дахиад яг тэр үйл явдал давтагдах гэхдээ тэр нэг арай өөр илүү шин дээд түвшин давтагдах ч гэдэг юм нэг иймэрхүү үйл явдал болж магадгүй гэсэн байна. За энэ хүрээд эрхийн ордны 9 сарын төлөв байдлыг өндөрлөё. Дараа уулзъя. Баяртай.